Бидэд болохоор ингээд одоо зөвхөн ингээд цалингараа яваад идэг ой анги дээр нөгөө нэмэлт их юм уу одоо нөгөө ойгоос орж байгаа орлого ашиг нь ч юм уу тэрний төвлөрөлт нь одоо дахиад захиран засварлах ч юм уу ойдод нөгөө одоо нөхөн сэргээл ажиллагаа энэ бүх юм байдгүй байхгүй юу. Тэнгүүд бид нар өөрөөснөө санаачлаад за нөхөрлүүдийгээ бий болгоохыг за нөхөрлүүд маань хоршоо байгуулах за танах энэ жил одоо энэ аман дээр очиод одоо нөгөө цэвэрлэгээ юмаа хий санхүүжилтийг манахаас одоо ингээ гаргая ч юм уу одоо ингээд нөгөө нөхөрлөө бид нар дэмжих гээд байна шүү дээ. Тэгэхингүүд бидэрт тийм санхүүжилт байдгүй байхгүй юу. Уул нь бол нөгөө орон нутгийнхаа санхүүжилтаас одоо ойгоос орсон орлогынхаа одоо хэдэн хувийн 50-аас 60% ч юм уу авдаг байхад манайх тийж авч өрнө үл үзээгүй. Би одоо яг ангид 2 жил ажиллаж байгаа. Гэхдээ ойгоос орж байгаа ашиг ч юм уу талбай тусгаарлалтаас орж байгаа одоо ашиг ч юм уу бидэрт ерөөсөй орж ирдэггүй л байхгүй. Тэгэхэд бид нар энд одоо ингээд 3 сум 4 сумдаараа яваад талбай тусгаарлалт ингээд хийгээд мод бэлтгэлийн үйл ажиллагааг ингээ хянаа явдаг хэрнээ талбай тусгаарлалтын мөнгө гэдэг нь манай байгууллагад орж ирдэг байхгүй. Энэ нь улсын төсвөрөөр явдаг. Тэнгүүд тэр маань дахиад наашаага бид нар тэр одоо 60% ч юм уу ирээд за эннийхээ одоо ингээ танах ингээ захиран зарцуулаарай гэж юм уу ийм их бүх юм байдаг болохоор бидэрт ингээ санхүүжилтэн дээр аюу хацдаг. Бид нар өөртөө нөгөө хэрэгтэй тоног төхөөрөмж тэр одоо ажилтнаа чадах суралцуулах ч юм уу одоо шингээд бид нар нөгөө аюу одоо нэг хүн авъя л та тэр маань аюу их мундаг тэм чадвартай хүн байлаа гэхэд бид тэр хүнийг сургаад цааш нь ингээ авч явах боломжийг ингээ хангаж өгөх гэхлээр бид нар тийм боломж байдгүй усаас тийм юм одоо хөрөнгө төсөв байдгүй байхгүй. Тэгэхээр энэ тал дээр нь жоохон ангийг өөрснийг нь жоохон бие даалгачвал болно зүгээр гэж санагдсан. Тэгээд бас нэг юм гэхлээр бас ийм боломж байна гэдэг байгаа байхгүй. Одоо бид нар нөгөө босоо биш яг одоо энэ нөгөө орон нутгтай харьяалтай байгаа дээрээ бидэрт одоо нөгөө өөрснөө одоо нөгөө мөнгө одоо бид нар өөрснөө орлого олох боломжтой гэдэг нь л да. Тэгэхгүй чинь бид нар өөрснөө за орлого олж болъё л да. Яг бид нар ойжуултыг ч юм уу одоо ингээд ойжуулт хий л да тий. Мод үйлчлэлийн газар ажиллуулъя гэж бодъё. Тэрийгээ бид нар аж ахуй нэгжүүдэд өгөөд за энэ яг энэ жилийн яг энэ болно. Энэ яг стандартанд таарсан ургац нь юу тарьц байна. За энийг танах энэ ойдор авч тавьж ч юм уу. Инх хэмжээний яг тэрнийгээ бид нар тэрнээсээ орсон ашгаа дахиад бид нар энэ үйл ажиллагаанд зарцуулаад ингээ явах ч юм уу. Ийм боломжууд нь байдаг бол одоо энэ талаас нь ер нь бол ангуудад дэмжчихвэл бас ангууд чинь өөрийн гэсэн бас нэг юутай захиран зарцуулах хэрэгтэй болгоод бид нар ч тоног төхөөрөмж болон тэрийг усаас харахгүй штэ. Бид нар хэрэгтэй бүх юмаа өөрснөө аваа явах хэмжээний санхүүжилтийг нь бас бий болгочвол бас их зүгээр. Тэгэх юм бол бид нар нөгөө одоо энэ нөгөө нөхөрлөл болон аж ахуй нэгжүүдэд бид нар хамтраад тэр орон нутгатаас аягүй их юм хийх боломж нь аягүй их байгаа байхгүй юу. Ер нь бол ажил их цалин баг. Ер нь яг нөгөө орон нутагт бид нар нөгөө ажиллаж амьдардаг болохоор л бол ажилтай байхаа ажилтай бай. Тэгээд дээрэс нь бас энэ өөрөө энэ ойжуулт гэдэг анги чи өөрөөс их аягүй шүү дээ. Онцлогтой шүү дээ. Яг гоо ингээд нөгөө ургуулдаг, үржүүлдэг, хамгаалдаг. Дээрэс нь бид нар чинь бас хортонгийн судалгаа хийдэг Энэ ингээд нөгөө аягүй гоё юм хүнийг ингээд нэг юу юм даа нөгөө бид нар бас ингээд нөгөө тэгдэг шүү дээ. Энэ яваа насанд нэг сайн үйл хийчихсэн ч юм уу гэ. Тэгэхээр бидний ажил өөрөө яг тийм гоё ажил ахгүй юу? Энергитэй гоё ажил. Тэгээ тэрэнд ингээд дурлаж ажиллаад байна л да. Тэгэхээс бол нөгөө яг цалингаа бодоход бол бидний амьдралд бол хүрэхгүй шүү дээ. Яг энэ орон нутгатаа ажиллаад амьдраад байгаа болохоор л болоод байгаа байхгүй юу? Бид нар орон нутг дээр байгаа шүү дээ Тэгсээр нэ 4 сумаа хариуцдаг. 4 сумаа хариуцдаг хэрнээ бидэд нөгөө Батцамбарт ингээд Батцамбарт байгаа хэрнээ Батцамбарт харилцагдаад байгаа юм шиг. Тийм ээ? Батцамбарын ой анги юм шиг. Яг ийм ойлголтоор ерөөхдөө явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидэрт нөгөө нэг одоо ингээд явраа нэг шаардлага тавиад ингээд тгийгээд ингээд одоо нэг асуудал гаргаж ирээд хэлцэх гэхлээр тэрийг дэмждэг яг нөгөө удирдлагууд байдгүй байхгүй. Шууд бид нар ингээд ой газар руу ч юм уу шууд ингээд хүсэлтээ өгөөл ингээд тэнгууд ой газар шууд нөгөө орон нутгаад ингээд шууд тэг гэх ямар ч ирэх байхгүй шүү. Тэгэхээр энэ хоёр ч өөр ингээд уйлдахгүй болчих байгаа байхгүй. Ер нь иргэдийн хурал дээр л иргэдийн хурал гэхээсээ илүү ер нь нөгөө удирдлагууд өөрснөө нөгөө ямар ч нөгөө ой гэсэн нөгөө тодорхойлт байхгүй. Мэдтгүүн байхгүй. За яг энэ ой анги гэдэг
одоо энэ байгууллага ч юм уу. За энэ ой гэдэг чинь ер нь яг ямар ач холбогдолтой гэдгээ мэддэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө бид нар ингээ иргэдийн төлөөсөө хурал дээр очиод ингээд ярингууд та нартай хамаг модын маань ураа татастаа байдаг. Тэгээд нэг ингээл нэг хуваар тавьчдаг. Ургуулдаггүй, арчилдаггүй гэл ингээл хэлдэг байхгүй. Эннээс л ингээ зөрчилдөөн гардаг байхгүй. Тэгэхээр ер нь бол яг нөгөө ерөөдөө нөгөө одоо манай байгууллагыг нөгөө сайн мэдэх хэрэгтэй байхгүй юу? За энэ ойн байгууллага гэж юм яг юу хийдэг байгууллага, юу хийх хэрэгтэй, юун дээр анхаарах хэрэгтэй гэдгийг нөгөө мэдэхгүй хүмүүс чинь дураараа яриад байдаг байхгүй. Тэгээд тэндээс болоод нөгөө амар их нөгөө зөрчил их гардаг. Тэгэхээр нөгөө тэдэрт ингээд нөгөө иргэдийн хурал дээр айгүй ширүүн юм болдог болдог. Тэгээ одоо модуль тэлийн компаниудыг аж үгүйсгээл нөхөрлүүд орж ирээд биднийг дэмжсэнгүүгээд нэг асуудлууд үүсгдэг. Бидэрт юусоо газар ядгүй ам өгдгөө тэр амаа бид нар ингээ хариуцах гэхлээр ингээд энэ тэгээд энэ гэл дээрэс нь иргэдийн нэг асуудлууд гарч ирэл авдаг ш та нар авдаг л байхгүй юу? Та нар ашиг олдог өгдөггүй гэл ингээл эхэлдэг. Тэнгүүд тэрний чинь нөгөө ойлголтыг зохицуулахын тулд мэдээд засаг өөрөө мэдгэдэггүйтэй байх хэрэгтэй байхгүй. Ойлголттой байжгаад энэ бүгдийг чинь энэ хүмүүсийн чинь бүгдийг ингээд нэг доор нэг ойлголттой болгох гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм ойлголтыг ерөөсөө өгдөггүй. Дээрээс нь газар дээр нь очиод ингээд иргэдтэй нөхөрлөлүүдийнхээ хооронд ингээд нөгөө ойлголцдог. За мод бэлтгэлийн компани чинь өөрөөсөө ийм юм шүү. За ийм хариуцж ингэж явдгийн шүү гэдэг юмыг нөгөө тайлбарлаад өгч хүн байдаг болохоор баахгүй мэдээлэл томс. Эндээсээ болоод нөгөө зөрчил их гардаг. Орон нутг руу төвлөрөөд байгаа төсвийг яг тэр ой ангид нь яг дахиж тэр нөгөө яг нөгөө сэргээнд одоо нөгөө цэвэрлэгээ тэр нөгөө ой арчилгаанда зарцуулах тэр эрхийг нь өчүүл бас нөгөө бид нар бас нөгөө өөрснөө яг нөгөө энэ байгууллагынхаа нөгөө эрх мэдлийнхээ хүрээнд бид нар бас тэр ойжуулт гэдэг юмыг яг нөгөө утгаар нь хийх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр төсвийн хөрөнгийг л бидэрт бас ингээд яг өгөх талаас нь бас ингээд өчүүл бид нар бас нөхөрлөлөө дэмжичмээр байна. Аж ахуй нэгж дээрээ ч гэсэн асуудал үүсгээд хариуцлагыг нь өрүүлчмээр байна.